Монгол улсаас агаарын үйлгийн түвшийг найдвартай нийлүүлэгчтэй болох асуудлыг бол зарчмын хувьд байнга эрэлхийлэх ёстой, шийдэх ёстой. Гэхдээ энэ ганц нийлүүлэгчээс хамааралтай ийм гэрээг улсын хурлаар оруулж ирж өвчлөж байгааг ерөөсөй ойлгохгүй. Би жаргалан гишүүнийхтэй яг санал нэг байна. Аж ахуйн түвшинд нь шийдэж сурал та. Ажил хийж байгаа нэртэй ийм тулгалтуудыг оруулж ирдэг болмоор байна. Хилцээр гэдэг чинь өөрөө ийм текст заавал байх ёстой юм байна гэж биш. Ийм Монгол улсад давуу байдлыг бид нар олж авахын төлөө ингэж хилцээр хийгээд ийм зүйлийг оруулаа гэдэг болохоос биш. Олон улсын ямар загвар гэрээнүүд дээр нэг юм байд юм бэлээ гэд. Би сайдаа таны яг энэ юм чинь үнэхээр харамсаж шүү. Энэ хилцээр хийгээгүй шүү дээ. Танайхаа ажиллаагүй шүү дээ. Би энэ засгийн газрын түвшин дээр хөөцөө дотоод иргэн амьд ажиллаж байхдаа энэ урааны хилцээрийг та нарт бэлэн болгоод тавьж ирсэн. Нямбатар сайдын үед. Ганц мод гашуун сухатын хилцээрийг ямар нөхцөлтэй тавьж ирснийг та мэдэн дээ. Одоо яаж батлуулснаа та мэднэ. Энэ орой арай хитрхи биш дээ. Аж ахуйн түвшинд нь шийдэж чадахгүй улсын хурал дээр ингээд нэг юм сонин нөхцөл байдлууд түлхэж оруулж ирээд зах зээлээ юм хаагаад ямар ч өрсөлдөөнгүй болгоод ийм зүйлүүд орж ирж байгаад бол зүгээр бодлогын хувьд бол ч юм уу энэ цаашдын зүгээр жишгийн хувьд бол жоохон гайхал төрүүлээд байна. Түүнээс биш найдвартай энэ supply chain янз бүрийн юм дээр бол асуудал алга. Тэгэхдээ мэдээж энэ хилцээрийн цаана яг нэг supply нэг нийлүүлэгчтэй босноор цаашдаа үн тогтвортой байж чадахгүй гэдэг бас эрсдэлтэй юм байна. Бас тэгээ энийг бодно үз. Ерөн бол нэг нийлүүлэгч бол тэгээд хүссэн үедээ тоглолтоо гартаа авна шүү дээ. Энэ гэрээ хилцээрийг биднэртээ цуслах талаасаа шахалт үзүүлээд эхлэхэд бидэд өөр нөхцөл байдал орно гэсэн үг. Тэгэхээр Туван сайдаа би бол таныг бас ажил хийх гээд байгаа ирмэлцэж байгааг ойлгож байна. Одоо бас энэ зарим зүйл чинь үнэхээр та бол бас нэг улсын хурлын эдийг нэг уяач сэтгэхгүйгээр нэг аргалчд юм аа. Эднүрийг би бол нэг бүлэг нь уяад найрчна гэж бодоод байна. Одоо үгүй шүү дээ. Юм нь жоох ажил хэрэг чандалтай. Хилцээр хийгээгүй шүү дээ энэ чинь. Монголын эрх ашигыг хамгаалсан юм нэг ширхэг алгагүй шүү дээ. Бид тэр чигтээ үүрэг хүлээсэн байна. Тэр чигтээ бүтээн байгуулж байгаа нефтийн үйлдвэрүүдийн бараа хөтөөгдөхний борлуулах орон зай зах зээл алдсан биш үү? Жижиглэнгийн зах зээл рүү орж ирэхэд бэлэн болцсон биш үү? Ийм зүйлүүдийг оруулж ирчээд гэхдээ энийг жоохон бас бодолцоорой. Та бас дүрдээ хэд итгээд байх шиг байна. Ажил хийж байгаа ганц сайд энэ төргээд. Одоо болон заяа ядаж хилцээрээ хийчээд асуудлаа ярьдаг болчиход яамаа. Аж ахуй ажлуудыг ингэж оруулж ирээд улсын хурал дээр хоёр компани юмыг шийдчих шиг. Та нар эсвэл асуудлаа үл тентэн шийдээд явал та. Яагаад Монгол улсын ганц энэ агаарын үйлгийн юг бид нар найдвартай supply гэсээс ийм бүх татварын болоод бусад юмнуудыг тогтвортой байлгах юм хийгээд байгаа. Тэр төвшинт нь хилцээрийг хийгээд 10-20 жилээр авна гэд хоёр компани оронд гэрийг нь хийгээл тэгэл мөрдөд явал та. Ийм байж болохгүй. Би зүгээр цаана асуудлууд байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ та нар Монгол улсын эрх ашигыг хамгаалж хэлэх ёстой байхгүй. Бид асуудлыг чи ойлгож байна. Хөршүүдтэйгээ бидэд яг тэгш шударгаар бизнес хийхэд бэлэн байна. За энэ асуудлыг энэ хүрээнд нь ингээ шийднэ. Энэ гэрээгээ ингээ байгуулаа мөрдөө. Яагаад юм болгоныг энд авчирж ингээд ийм жишглүү орчвоо. Эн чинь ерөөсө болохоо байгаад шүү дээ. Тэгээ одоо наад Туван сайдыг ч гэсэн зарим хүмүүс хөөрөгдөг бол ганц ажил хийж байгаа гэд. Ингэж ажил хийхгүй шүү.